21-р зуунд монголчууд яаж хөгжих ёстой бид нар өнөөдөр өнгөрсөн үгүйсгтээ өнөөдөртөө шүүмжил дагуулдаг ирээдүйд нэг л ихтгэл бус ингэ байгаад байдаг. Тэгэхээр би энэ удаагийн ярилцлага энэ дижитал хиймэл оюухаа өгсөн яг энэ зуунд монголчууд за 30-40 сая байж хөгжих юм уу? 3.5 сая монгол бас дэлхийдээ зөв хөгжиж болох юм уу гэд. Би өөрөө чинь инженерийн 10 шийдэл 21-р зуунд монголчууд яаж хөгжих вэ гэх номыг харлаа. Их гоё ишлэл байна. Цөөн олноос олон, цөөнөөс цөөн гарч гэдэг тийм ээ. Энэ ишлэл Чингис хааны хэлсэн энэ үг. Тэгэхээр бид нар 21-р зуунд монголчууд яаж хөгжих вэ? 13 дугаар зуунд монголчууд хүчрхэг байсан, дэлхийг дагуулж исэн. Тэгээ ялгаа нь юу гэсэн гэхээр олноос олон цөөнөөс цөөн гарсан. Байлцсан гэж. Тэр нь тооны цөөнийг технологиор нөхөж хүчээ зузаатгаж ирсэн. Энэ боломж нь 21-р зуунд бол яг бүрдсэн байна. 13 дугаар зууны ягаад тооны цооны технологиор нөхөж ирсэн бэ гэхээр одоо тэр үед хэрэгжилж ирсэн нөгөө ном композит материал. Тэр бол тухайн үедээ материалын шинжилгээ ухааны бас оргил байсан. Цэргийн зэвсэг дээр. Нөгөө нэг борц ааруул гэж бид нар ярьдаг шүү дээ. Хүнсний технологи урт хугацаанд авч явах боломжтой. Монгол морь өөрөө бас баланстай хурдан автомобиль хөдөлгөөн сайтай. Тэгээд арга техник. Тэгэхээр ийм тооны цөөнөр том зүйлийг хийж болдог. Технологи байх юм бол. За 21-р зуунд мэдлэг бол нээлттэй болцсон. Ямар ч айхтар том байгууллага улс үндэстэнд нэг лаптоп барьсан жоохон залуу хохирол учруулж магадгүй. Тийм. Эсэргээр одоо кибер халдлага хийж. Эсэргээр тэр нэг лаптоп барьсан жижиг залуу цоошин санаа гаргаж ирээд асар том бизнес хөгжүүлж болох. Тэгэхээр энэ боломж нь харьцангуй нээлттэй болсон. Хуучнаар бол нэг цүнх хэсэг тийм байдаг. Энэ бол нээлттэй болсон учраас одоо бид нар дэлхийн боломжийг ашиглаж чадах юм бол тооны цөөнийг технологиор нөхөд монголчууд их гүрнүүд байна уу? Бусад улс үндэстэнтэй нэг төвшөнд алхаж болох ийм боломж бол байх. Тэгэхээр энийг бол ингээд урьдчилж харж болно. Яг гэвэл энэ үлгэр биш. Дараагийн 100 жил ямар байх вэ? Ирэх 50 жил ямар байх вэ гэдгийг хүмүүс тааж мэдэх биш. Хөгжлийн хандлага, технологийн хандлага хаашаа явж байна? Тэрийг бол харж мэдж болно. Тэрэн дээр тэрийг харчаад тэрлүүгээ зүтгэж явах юм бол боломж бол биднэрт хангалттай байна. Монголын байгалийн онцлог, Монголын хүний онцлог дээр тулгуурласан орчин үеийн технологиг ашиглах юм бол бид нар эндээч нэг түвшинд тасч болно гэсэн. Инженерийн 10 шийдэл дээр яг юуг тулгуурлаж ирсэн бэ? Агуулга нь бол юм байна. Одоо манай улс үндэстэн бол Төв Азийн тэгш өндөрлөгт оршдог. Тэгэхээр энэ өөрөө ингээд байглаасаа тийм эрс төр суур амьсгалтай. Юм тариад нэг саврагдаг. Тэгэхээр энэ нутаг дээр байгалийн газар зүйн өгөгдөл, үндэсний өгөгдөл төр бид нар хөгжлөө бодно шүү дээ. Тэгэхээр энэ нутаг дээр газар зүйн өгөгдлийн хувьд олон хүн амьдрах боломж хизээж байхгүй. Дандаа цөөхөлөө биш. Тэгэхээр тэр цөөхөлөө байсан нь нэг талаасаа технологи хэрэгжилж арга техник хөгжих дээр болж зайлшгүй нөхцөл болж байгаа. Хоёрдугаарт нь уур амьсгалын онцлогоос хамаарат бид нар чинь мал аж ахуй хөгжсөн байхгүй. Газар тариалан биш. Тэгэхээр зэрэг тэр ахуйд тохирсон соёл, хэл, сэтгэлгээний онцлог баг. Тэр сэтгэлгээний онцлог нь юмыг хурдан аргалдаг. Тэрэн дээр одоо бид нар яг энэ технологиг авч хэрэглэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар нээлттэй мэдээллийг аваад ашиглаж чадах юм бол за хот 21-р зууны малчин газар тариалан робот. Одоо ухаандаа бид нар аж ахуйгаа авч үлдэхийн тулд өрхийн хэмжээний жижиг хэмжээний тоног төхөөрөмжүүдээр мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулад Европоос бид нар чинь масс авчирч иддэг ш тасар үнэтэй жижигхэн юмар хийгээд тэгээд түүнийг ашигладаг. Тэгэхээр интернетийн хүртээмж нь хангалттай байх юм бол малын бэлчээр дээр байгаа залуу, Японд байгаа залуу, Америкт байгаа залуу яг адилхан мэдээллийг авч чадна. Адилхан төвшөнд харьцна. Лондонгийн хөрөнгийн бирж дээр монгол малч арилжаа хийнэ. Энэ нөхцөлийг бид нар бүрдүүлж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр зэрэг одоо эрчим хүчний их усвэр бага хэмжээний тоног төхөөрөмжүүд түүхэд боловсруулах, тэгээд интернетийн хүртээмж тэгээд одоо юмд алслагдсан газар чинь нөгөө дрон нисдэг төхөөрөмжүүд бол одоо хайцсангүй энгийн болцсон.
нарийн код нь бол тусдаа. Шуудан зөөх мөх бол асуудал биш шүү дээ. Иймэрхүү чиглэлүүд рүүгээ бид нэр хөгжих боломж маш их байна. Газар тариалан чадахгүй хүн цөөтэй гэж ярьдаг. Гэтэл одоо том комбайн, том тракторын ажлыг жижиг роботууд хийдэг. Яг цэгэнд газар үрээд тарьдаг. Ажилтны 5 хувьсалч наадах юм шүү. Тий, үрээд тарьдаг. Буцаж очиод нар жаргахаар өөрөө очиод гаражтаа сууч нар гарч ирэхээр дээрээ тавцангаараа энерги авдаг. Иймэрхүү шийдлүүд бол байгаа бөгөөд Монгол залуучууд ажиллаж байгаа зүйлс зөндөө байна. Монголдооч байна, дэлхийд даяар гадаад ч ажиллаж байна. Тэгэхээр яг энэ хөгжил рүү хүрэхэд өнөөдөр бид нэг төр засгаас харахаас илүү бид нар хүний хөгжлийнхэн индекс рүү бас хармаар юм байна, тийм үү? Хүний хандлага руугаа хөгжлийн өөрийгөө хөгжүүл шийдэл рүүгээ. Тий. Ер нь бол 90 оноос хойш нийгэм нээлттэй болсны нэг том буян юу гэхээр Монгол залуучууд маш сайн боловсрсон. Тэгсэн. Дэлхийн өнцөг болон бүрд ажиллаж амьдарч байна, Монголдо ирж байна. Тэгэхээр хийж бүтээхэд нөхцөл хэрэгтэй. Тэр нөхцөл нь бол за та нар англиас өрөөдөр, германаас өрөөдөр ийм гой бодлоор цуг сууж байгаад ийм хий гэхээс илүүтэйгээр хийгээд ирэхэд нь шин юм ихэд дарамт байдгүй. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нөөтгöd ингээд дүнгиж юм их чазалчаас айгүй хүнд байдалд орчод байгаа байхгүй. Ийм юмнууд нь байхгүй болох хэрэгтэй. Тэгээд хүн бүтээгээд гоё юм хийгээд тэндээсээ ямар нэгэн орлого олоход өөрт нь илүү их үлддэг байх. Тийм шүү дээ. Татварлуу төрлөө бага явуулдаг байх. Ийм нөхцөл бүрдэх юм бол чиглүүлсэн чиглүүлээгүй хүмүүс өөрсдөө хийж байна. Чиглүүлэг бол юугаар хийгдэх вэ гэхээр зэрэг та нар энд суучаад энийг хий гэж биш. Энэ салбарыг хөгжүүлэх юм бол та нарыг ингэж чиглүүл. Ийм экспортод гаргах бүтээгдэхүүнийг Монголд хийгээд экспортод гаргах юм бол оруулсан хөрөнгө оруулалтыг чинь талтаа тэнцэх хэмжээний татвараас чөлөөлнө гэдэг юм уу жишээлбэл. Иймэрхүү нөгөө дам нөлөөллийн бодлого ер нь айлтгаар хурдан яаралтай хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо дэлхийн нээлттэй болсон учраас мэдээллийн технологич вэ, биотехнологи шинэ юм хийж байгаа залуучууд өөр улс оронд таата нөхцөл хаана вэ? Тэрийг хараад байна. Тэнд очингууд нөхцөл нь сайхан, уур амьсгал нь зөөлөн, тэгээд татвар нь бага, офис гаргаад өгчхөр зэрэг нүүдэл бол бас нэлээ яваад байна л да. Тэгэхээр чиглүүлэхээс илүүтэйгээр нөхцөлийг бүрдүүлж өгөх нь бол төрийн бодлого. Би санаж байна. Манайх одоо яагаад ингэ удаад идэв? Одоо санаж та санаж байгаа бол Сүүбат толд ерөөсөө үед нөгөө зөгийн үүр гэдэг хэрэгжүүлээд дэлхийгээр тагсан залуучууд ирээчээд бас ирсэн. Эренгүүтээ миний мэдэх хит хит хүн буцаад яаж явах вэ? Шал дэмий ирчлээ. Тэгээд энийг одоо 14 жил ярьсаар л. Одоо ирмээр л байгаа шүү дээ бас. Тэр Google-д ажиллаж байгаа залуу энд гоё ойл Монголд л баймаар байна шүү дээ, тийм үү? Гадаад байгаа залуучуудтай ингээд яриас ухаад юм. Гэхдээ би нэг юм боддоо. Монголчууд бүгдээр хүрээ дээрээ шаардлага байхгүй. Монгол бол дэлхийн Монгол болох тусмаа Монголд хэрэгтэй. Нэгдүгээрт мөнгө явуулж байна. Хамгийн наазах нь, тийм ээ? Тийм ээ. Гэр бүл рүү явуулж байна. Мэдлэг. Тэгээд Монголд ирээд нөхцөл нь байхгүй газар тэнд микробиологийн, нанотехнологийн супер ажил хийж байгаа хүн, супер технологигээд магадгүй тэр нь дэлхийн бизнес болохоор ийм залуучууд тэр нөхцөл дээр бүтээгээд тэр нь Монголын нэрийг гаргаад буцаад наашаага мөнгөөч явуулдаг, мэдлэгээ явуулдаг. Энэ нь илүү дээр. Дэлхийд даяар монголчуудаас үлжээ бий болсноороо манай улс чинь газар 100% би нөгөө ихэндээ газар зүй дээр тулгуурлаж бид өгч гэсэн шүү дээ. Хаалттай байхгүй юу? Тэгэхээр нөгөө нээлттэй байх 3 дахь төрлийн бодлого гэдгийг чинь амьд гүүрүүд. Монголыг өмгөөлж хамгаалах энэ диаспор бол нэмэгдэж л байгаа шүү дээ. Одоо аль хэзээний 200 гаруй мянган гадаадд иргэд байна. Юу гадаадд Монгол гадаадд байгаа монголчуудын доо 200 мянга гарцсан байна. Тэгэхээр тэд нар маань хийж бүтээгээд явг. Чөлөөтэй ирж очиг. Хүүхдүүд нь 3 дахь үеийн хүүхдүүд нь гарч ирээд Монголоо мартаж эхэлж байна. Тэгэхээр яаж чөлөөтэй харилцааг нь ойрхон байх вэ гэдэг нь бол төрийн бодлого. Тэрнээс дуудаж авчрах биш. Таны энэ дээр хэлсэн шиг соёлын инженерчлал хийх үү? Тийм шүү дээ. Тэгээд бас нэг юм нь одоо нөө төр барих эх орно гэсэн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цахимаар сонгуульдаа оролцдог, шуудангаар эсвэл сонгуульдаа оролцдог. Нийгмийн харилцаанд идэвхтэй байдаг. Оролцдог. Энийг бид нар бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Соёлын инженерчлэлийн хувьд бол нэг юм сонир жишээ байна. Одоо манай дэлхийн монголчуудын нэрийг тахалж байгаа морин уур. Том тайзан тоглодог шүү дээ морин уур. Энэ маань ингээд адууны ус хялгасаар суудас ширэн цартаа байсан Монгол ахуд. Монгол гэртээ ингээд арьсан гутал дээр тавьж байгаа дуурхаар ихгүй тийм өтгөн зөөлөн дуурдаг. Нөгөөг чинь Японы тайзан дээр очих юм бол агаар нь чигшэлтэй учраас ус нь хөөгд хүүг алдаад дуурхайлцдаг. Тэгэхээр энийг зөвлөлтийн хийлийн том мастер царыг өөрчлөөд Денис Яровой гэж хийлийн загвараар Өвөр Монголын чи будлаг гэж алдарт морин уурч бай. Тэр хүн хялгсан нийлэг мяндсан одоо уцаар хялгсын солиод тэгээд дэлхийн хаанч тоглодог болсон. Тэгээд тэрнээс хойш ингээ хөгжөөд явж байгаа. Монгол одоо физикчид бас тэр царын дизайныг яаж хийх вэ гэдэг дээр ажилладаг. Гой туршлууд хийдэг. Тэгэхээр энэ гүрийн үйлж яах гэхээр урлагийн үндэсний соёл урлагийн ард бас техникийн шийдлүүд бол байдаг. Тэгээ бүх чиглэлийн техникийн шийдлүүдийг хөгжүүлээд байх юм бол эрүүл мэнд, боловсрал, соёл урлаг одоо бүгдээрээ л сайжирна гэсэн үг. Энэ сонирхолтой. Та түрүүн бас айгуугаа сонир жишээ дурдчихлаа шүү дээ. Жүүл вэрнтэй холбоотой тийм. 21-р тэгж харж ирсэн бол. Тий. Одоо 21-р зууны Монгол тийм ээ. Малчид одоо Нью-Йоркийн залуутай адилхан төвчний мэдээлэлтэй гой мөнгө олоод тэгээд хөдөө сайхан амьдрах. Ийм бодиттой жишээ Монголд хэд байна. Айгуугаа амьдарч байгаа. Юуныхын газар тариалан робот тийм ээ хот бол ингэн. За Орос хятадыг холбосон транзит тээвэр. Ингээд бид нар салбар болгон дээр гой төсөөлж болж байгаа. Тэр ягаад бодиттой вэ гэхээр шийдлүүд нь байгаа нь харагдаж байгаа байхгүй юу? Жишээлбэл таны Жюль Верн 1863 онд 20 дугаар зууны Парис гэдэг ном бичсэн баг. 100 жилийн дараа Парис ямар байх вэ гэд. Өндөр шилэн барилгуудтай байна, лифттэй байна, суман галт тэрэгтэй байна, интернет сүлжээтэй байна, факс байна. Ингээд тэр хүн яаж мэдсэн? Айгуу сонирхож. 100 жилийн дараа сарлуу анхны хөлөг ниснэ. Тэр хөлгийн хэмжээ, хөлөг дотор байх зорчигчийн тоо, сансрын нисгчийн тоо. Тэгээд Флоридагаас нисээд буцаад далаад бууна гэтэр гэж 100 жилийн өмнө хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол зүгнэл биш. Хардаг юм шиг. Одоо бодит болцсон тийм. Тий, бодит болсон. Энэ бол далдыг харсан зүгнэд биш. Тэр хүн физикчтэй, инженерүүдтэй ойрхон байсан учраас юу байх боломжтой вэ гэдгийг л харж байгаа. Тийм байна. Тэгэхээр одоо бид нар юу байх боломжтойг маш сайн харж байгаа. Бид нар 300 жилийг харж чадна. Шинжилгээ энэ хөгжиж байгаа учраас болно тийм. Энэ зууны төгсгөлд нэг хэсэг хүмүүс ингээд супер хөгжөөд одоо нөгөө хайбрид болж эхэлж штэ бид нар чи хараагүй хүн бол химэл нүүд суулгах чинь тийм ээ 3 метр өсөрж болно. Одоо нөгөө 3 нүүдлийн газрыг нефт хардаг дуваа сохор мэд. Тий. Ийм тэгээд эд эрхтнээс сольдог ургуулдаг. Тэгэхээр нөгөө байгалийн түүхэд ч өөрөө хязгаарлагдсан учраас нэг хэсэг нь ийм супер болоод масаараа нэг ийм хэрэгцээгүй хүн болох вэ гэж зарим эрдэмтэд санаа зовтгий. Би бол эсрэгээр технологи бол хүнийг уламж чадaltaй болгох ёстой гэж үздэг. Тэгэхээр хаашаагаа хараад дэлхий яаж өөрчлөгдөж байгааг бид нар харж чадж байгаа учраас хоцрохгүй байх нь л жогл. Тийм. Тэрийг бол монголчууд хийж чадна. Хиймэл оюун ухааны чинь хүн өөрөө л бүтээч юм өстэй. Тэгэхээр хүн тэрийг чи удирдаад явж болно өстэй. Энэний тулд бид хөгжих ёстой өстэй. Яг үнэ. Бид нар чинь нөгөө тооны машин калькулятор гарч явах чинь тэгдэг байсан шүү дээ. Ямар гоё юм бэ те. Тэгэл калькуляторыг нуугаал те. Хэрглэж болохгүй гэж хориглол. Тэгээд калькулятор гарснаар маш олон энгийн үйлдэлийг хэлбэршүүлж байгаа. Цагийн хэмжээ. Хиймэл оюуны хэрэглээ хүнийг улам их чөлөөтэй болгох. Одоо би ингээд цаг хэмнэн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Тийм болохоор би хиймэл оюун хүний ажлын байрыг булаагаад сүүлдээ хүнийг өөрийг нь нухаад устгах юм шиг ойлгоод тэр биш баха. Тийш итгэдэггүй. Хүн бол их зөв амьтаа. Залтай, хүчрэхэг, ухаалаг. Тэгэхээр хүн бол зүгээр ийм бүтээлийнхээ дор орно гэж бол байхгүй л гэж би боддог. Техникэн бол болно гэж тийм. Зүгээр нөгөө хэрэглээний төвшөнд, соёлын төвшөнд, хүмүүжлийн төвшөнд техникийн боол болчих. Гүн тулд энэ бол өөрөө юм сэтгэл зүй суурь боловсролын асуудал байхгүй. Тэр дээр л анхаарах хэрэгтэй. Тэрнээс биш хүний чадамж бол маш өндөр. Би бол таныг инженерийн хувьд бол маш сайн мэднэ. Тэр дундаа манай Монгол улс бол одоо үнэхээр одоо өнөөдөр одоо хүнээ хөгжүүлэх боловсрол нийгмийн салбарт гол хийгээд байгаа нэг төсөв бүрдүүлдэг өнгө нь харахгүй л уулуурхаатай. Нөгөө нөөцтэй очиж холбогддог.
Тэ. Тэгэхээр энийг илүү бас нэг ухаалагжуулах. Одоо бид нэр бүтээгдэхүүн нийлүүлэгч орон биш үйлдвэрлэгч болъё гэд би өөрөө ч маш олон жил ярьсныг бол мэдэж байна. Тэгэхээр энд хууль тогтоох тэр эрхцэн өгшийг бүрдүүлэх энэ газарт ороод ирэхэд яаж харагдаж байна? Гадны үзэгээс харах, одоо харах хоёр. Юу хиймээр байна? Үзэл санаан дээр зориг нэгтэй ийм багийг бол улс төрийн нам гэдэг. Тий. За тэгээд дээрээс нь тэр нь бас цөөхөх асуудал байна тий. Тэгэхээр санаа нийлсэн нэг зүг харж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх ёстой юм байна. Тэгээд эндээс шийдвэрүүд гаргаж байгаа. Уул уурхай одоо түүхийн эдийн бизнес бол Монголын байгаль өгөгдөл. Байгаль өгөгдлөө үгүйсгээд хөгжинэ гэж байхгүй. Байгаа юм аа л ашиглана. Тэгэхээр энэ бол явдгаар л явна. Тэгэхээр энэ байгаль өгөгдөл дундаас яаж илүү гарах вэ гэх юм бол нэгдүгээрт газар зүүн хил хязгаар хамаардаггүй бизнес. Нөгөө мэдээллийн технологи, соёл, тэгээд дэлхийн Монгол. Хоёрдугаарт нь байгаа түүхийн эдээ нэг улс өөр улсууд руу зарах боломж. Тэгэхийн тулд хэмжээ нь бага, үнэн өндөр байх ёстой, боловсруулах үйлдвэр. Түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн боловсруулад экспортод гаргах нь Монголд өртөг өндөртөө өөр улсуудаас. Ягаад гэвэл газар зүйн хөгжил нь тийм. Тэгэхээр түүний эсрэг орон суугийн хөрөнгийн чинь төдөн хувиар талаар нь орлогын татвараас чөлөөлөх. Тийм зөрөгтэй том чөлөөлтүүдийг хийж ээж Монгол улс бусад улсуудтай үйлдвэрлэх бизнес их нөхцөл нь ойролцоо очно. Тэгэхээр ийм эдийн засгийн үйл ажиллагааг чөлөөлсөн том шийдвэрүүд хэрэгтэй. Тэрнээс биш одоо нэг явж байгаа хандлага бид нар энэ нутагт энэ хашаан дотор ийм үйлдвэрүүд барина гэдгийг байшин дотор сууж байгаа, офис дотор сууж байгаа төрийн ажилтнууд хийгээд ингээд бодоод суугаад байгаа байхгүй юу? Тэрийг хамгийн хурдан сайн бодох хүмүүс чинь бизнесмэнүүд. Төр бол татвар бодлогын нөхцөлийг хийх хэрэгтэй. Тэгээд суурд идвүтцсэн. Тэгэхээр яг татварын бодлогоор ихэд одоо сүүлийн үеийн ингээл харж хахад тамхины татвар яриад л тэглийгээл их хурлын гишүүн байсан бүр хууль зүйн сайд байсан хүн яриад л ингээд явахаар над энэ өөрөө улс төр ороод ирэхээр л бизнесийг дэмжих нөгөө төр өөрөө зөөлөн дэдвцээ бий болгох юм аа дахиад татаал хоош нь ухраагаад идэв ш. Одоо миний хэлээд татвараар гадаадын хөрөнгө оруулалтад дэмжиж, таатай орчин бүрдүүлээ. Би бас сэтгүүлч болоо 25 жил энийг ярьж байна. Олж харахгүй байна. Ийм нөхцөл байдлыг та инженерийн хувьд л юу гэж хараад байна? Одоо улс төрийн хууль тогтоох байгууллагад орж ирчээд юутай хан мөргөөд байна? Хан нэх мөргөөд байгаа зүйл бол алга байна. Тэгээд ингээд сая тэр нэг татварын зарим хөнгөлтүүд хийгдсэн. Тий. Одоо татварын багц зүйл бас яригдчихэж байгаа. Хэр үр дүнд гарах вэ гэдг нь тэр оролцож байгаа гишүүд бүгдээрээ цаанаа юу бодож байгаа гэдгээс ламарч таарна шүү дээ. Ер нь бол зүгээр нөгөө хөгжил газар зүйн онцлог дээр үндэсний онцлог дээр тулгуурлана. Газар зүйн физикийн өгөгдөл маань Монголыг нээлттэй байхыг шаардж байгаа. Хоёрдугаарт Монгол хүний үндэсний онцлог бол нээлттэй, эрхчлөөт. Тэгэхээр бидний нийгмийн тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо нээлттэй, чөлөөтэй байх. Тэгжиж байгаль газар зүйн хумигдмал байдлаас гарч чадна. Тэгэхээр үүний эсрэг татварыг өрсөлдөөнтэй бусад улсад өрсөлдөхүүц болгох. Парламентд байгаа улс төрийн намуудын төлөөлөлд бүгдээрээ л ер нь бол төсөв цомхон энэ бизнесийг дэмжих гэсэн зүйл ихэнх нь ярьж байгаа. Монгол Ардын нам хүртэл сонгуулийн үеэр 25% дотоодын нийт бүтээгдэхүүний 25% нь одоо улсын төсөв тэнцэхийг зорно гэж. Тэрлэг явах хэрэгтэй. Бид нэр 40% биш. Эдийн засаг дахь төрийн оролцоо 80 биш. Түүний тал 40% тэмүүлэх. Иймэрхүү бодлого ингэ суураар нь явуулах хэрэгтэй. Тэгээд тэрийг бол хүмүүс ингэ хараад ах шиг байна. Тий, хүлээгээд байна. Тэгтээ хүмүүс харж байна, гишүүчс харж байна. Гэхдээ тэр дунд ойрын тоглолтууд байна шүү дээ. Ойрын ашиг сонирхол байна. Тэр дээрээ бүдэрчих гээд байгаа юм болоо гэж л бас бодлоо. Тэгэхээр мэдээлэлтэй тэр дунд одоо судалгаатай танаас салбарын инженерүүд судлаачид илүү нэг парламент дахь энэ хэрэгцээ зохицуултыг ажиглах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ялцсан хугацаа маань өндөрлж байгаа. Инженери 21-р зуунд өнөөдрийн залуучууд л хөгжүүлнэ шүү дээ. Одоо бид нар хөгжүүлж байгаа юм тий. Тэгэхээр залууч чамдад та яг юу хэлмээр вэ? 21-р зуун бол Монголд 3 сая 500 за 4 сая магадгүй болох. Дэлхийн 8 тэрбум зах зээл байна. 8 тэрбум зах зээл рүү ажиллая. Бүгдээрээ хилтэй бай. Гадаад хилтэй. Тэгээд ямар ч мэрэгжил энэ том дэлхий дээр эрэлт хэрэгцээ бол байгаа. Тийм болохоор өөрийнхөө хүсэл сонирхлыг
нэг юмд очиж битгий хайрцаглаа. Яг тэр хүссэн юмараа хийж чадах юм бол хаач орон зай байх. Монголд ч байна, гадаад ч байна гэж л хэлээ да. Ирээдүйд маш гоё харагдаж байгаа шүү дээ. Ирээдүйд бол гоё байна. Боломж их өргөн байна. Нээлттэй болцсон. За баярлалаа танд. Бас урилга хүлээж авч ярилцсанд. Тэгэхээр энэ удаагийн бид хөгжлийн шийдлээрээ улсын хурлын гишүүн Золжралтай ярилцлаа. Үнэхээр 21-р зуунд бид нар инженерийн энэ 10 шийдэлтэй бас хөгжөөд маш том зураглал харагдах нэ гэж бодож байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.